Та бодоод үзээрэй. Нийт market cap маань өөрөө 12 их 80-тай. Гэтэл хорхон компани өөрөө 9.8-ыг бүрдүүлдэг. 80-90% авчдаг. За энэ 20 дотроо дөнгөж 1.3 их 80 буюу 10% хүрэхгүй дүүн олон нийтээр та бид нар дээр бирж дээр арилжаал гэж болно. Монголын улсыг юу хөдөлж байгааг гэвэл цацал эдийн засгийн орчинд нөлөөлж байгаа. Өмнөх лайв дээр ярьжсэн мөнгөний нийлэлт бол хамгийн том нөлөө үзүүлж байгаа. Бодлогын хүү хамгийн том нөлөө үзүүлж байгаа. Энэ хоёр фактор л өөрөө гол нөлөө үзүүлээд хашиг өсгөөд явж байгаа. 2021 он та бүхэн IPO-г стоцоод өөрөө топ 20 өөрөө 130 өсчихсэн, зах зээлийн хөлгийн 80 өсчихсэн гэдэг чинь үгүй нэг жилийн дотор нийт хөвцөө нуурч байгаа гэсэн үг шүү дээ. Хүү арцсангуу 12 дээр өндөр түвшинд хадгалж чинь. Тэгэхээр хүүг дагаад бондын хүү 19 дээр байгаа энэ 20% таа байгаа чинь яг ийм зах зээлийн орчинд бол та санхүү нийтлийн үндсэн философи болох иргэдийн санхүүгийн боловсролыг дээшүүлэх. За нийт энгийн ард иргэдэд хөрөнгө оруулалтын тэгшүүрэлт буюу хөрөнгөний зах зээлийн хүртээмжлэлийн байдлыг нэмэгдүүлэх хүрээнд бол эдгээр контентууд байна. Үн төлбөр хүрээд явдаг гэдгийг та бүхэн ойлгож байгаа хаа. Чухал анализын дотоод зах зээлийн дугаараа ихэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаараар хэдүүлээ дотоодын хувьцааны зах зээлийн тоймын талаар ярилцсанаа. За тойм гэхээсээ илүүтэйгээр яг хувьцаанд хөрөнгө оруулдаг та бүхэнд яг одоо дотоодын хувьцааны зах зээлийн нөхцөл байдал бодит үнэн гэлтгэх маш сонирхолтой байдаг тон үзүүлэлтэд танилцаад явна. За гэдэг нь юу вэ гэхээр ерөнхийдөө Монгол дотоодын хувьцаанууд дээр маш олон эдийн засагч шинжээчид ярьдаг. За зах зээлийн үнэлгээ жил болгон томрлоо. За одоогоор нэг 12.4 их 80 төгрөг төрчихсэн. А гэтэл энэ дүү маань 2020 онд 3 их 80-тай байсан. За ингээл жил болгон томроод 5 жил гэхэд 4 дахин өсчихсэн. За энэ их өсөлтүүд үнэхээр нийт хувьцаанд бүгдэнд нь хүртээмжтэй жигд үсч чадж байна уу гэдэг асуулт гаргаж ирнэ. Тэгэхээр та бүхэн мэджилээ бол 2021 он за ковид их өсөлтийн үеэс хойш миний багц дээр 10% байдаг. За ингээ өнөөдөр харахаар 4 жил өнгөрч байгаад баг 8-9% нь улаанаар харагдсан. Өөрчлөлтгүй уналттай. За 1-2 л дөнгөж ногоон багдаг. За энэ бүхэн яагаад ингэдэг? За нийт зах зээлийн үнэлгээ маань томорж байгаа хэдиж бусад бирж дээр бүртгэлтэй байгаа компаниудын зах зээлийн үнэлгээгийн дагаад яагаад хувьцааны үнэш томордоггүй? Мөн нийт эдийн засгтай харьцуулахад одоо манай эдийн зах зээлийн үнэлгээний багтаамж хэр зэрэг байгаа. За эдгээр өсөлт маань яагаад ийм багтай хөрвөх чадвар бага гэдэгт гол нөлөөлдөг шалтгаан зэргийг эдлээ ярилцаад хамгийн эцэст нь одоо гаргалгаа шийдлээ ярилцаад явна. За 4 слайд бэлтгэсэн хамгийн дээрээс харагч байна. Монголын зах зээлийн үнэлгээ гэж нь бирж байна. За сүүлийн 6 жилээр харалсан байгаа. За 2025 оныг бол мэдээж өнгөрсөн оны 5 сар хүртэлх байдлаар. За тэгэхээр 2020 оноос хойш биржтэй бүртгэлтэйгээр нийт хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээний нийлбэрийг нь босоо багаан графт илэрхийлсэн байгаа тийм. Тэр зах зээлийн үнэлгээ бол маш энгийн логик. Буюу тухайн компани хувьцааны тоо ширхгийг нь хувьцааны ханшид нь үржүүлждэг гэсэн үг. За тэгэхээр энэ одоо биржтэй нэг 160-70 компани байгаа. Нийт компаниудын нийлбэр гэж хэлж болох нэ. За өнөөдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ нэг 12.3 их 80 төгрөгтэй нөө 170 компани нийлбэр шиг гэж хэлж байна. За ингээд харангуут бол мэдээж супер өсөлтүүд үзүүлсэн байна. 2023 онд ердөө 3 их 80-аас өнөөдрийн байдлаар 4 дахин өсчихсэн. За үүнийг үнэхээр нөгөө 170 компани чинь бүрдүүлж ийнэ гэвэл хариулт нь бол үгүй байна. За энэ дээр хараач та бүхэн хамгийн сүүлийн оныг хараад үзвэл топ хөхөнгийн багнан график гаргаж. За энэ дээр юу харагч байна гэхээр нөгөө нэг 170 компани ч байгаадаа топ 20 буюу шилдэг 20 компанийн үнэлгээ ерөөсөө нийт үнэлгээнийхээ 80%-ийг нь бүрдүүлж байна. 2025 оны 5 сарын байдлаар. За өмнөх жилүүд бол мөн адилхан бол тодорхой хэмжээ бага зэрэг савлахлах. Тэгэхээр нийтлэг байдлаар бол ердөө 20 компани нийт үнэлгээнийхээ 80%-ийг бүрдүүлж байгаа. За үүн дээр бусдаар одоо Эрдэнэ ресурс, улсын их төрийн гэмтчлэн өөр нэг 10 идэвхтэй хувьцааг нэмээд нэг идэвхтэй арилжаалагдаг 30 компани чинь ерөөсөө нийт зах зээлийн үнэлгээнийхээ 90%-ийг дангаар нь хангаж байгаа гэж болж байна. Хөхөнгийн график дээр харагч байна. За ингээд үлдсэн нөгөө 130-140 компани чинь ердөө 10% буюу 2 их 80-ийн үнэлгээг 100 одоо 30-40 компани дээр хуваарлаж ингэж хэлж болно. За тэгэхээр эндээс илүү юу гэж болох вэ гэхээр нийт 160 компани байдаг хэдиж зах зээлийн үнэлгээнд дээр дийлэх компани маш бага үнэлгээтэй, маш бага хөрвөх чадвартай, үнэлгээ маш хямд байдаг гэж хэлж болох нэ зах зээлийн үнэлгээний өвч. За доошлуулаад илүү сонирхолтой байдлаар нь хараад үзье. За баруун тал дээр нөгөө сайн ярьсан топ 20 компаниудынхаа зах зээлийн үнэлгээг 5 сарын байдлаар харуулсан байж байна. За мэдээж дээрээсээ хаан баг 5 толгой 2 их 80-дууд, 1 их 80-дууд, за ихний 1 их 80-дууд буюу Апу, Голомт, Худалдаа багш баг явуулчих. За араас нь Голомт 800 тэрбум гээл топ 20-ийн зах зээлийн үнэлгээг харуулсан байгаа. За топ 20-д хамгийн бага зах зээлийн үнэлгээтэй нь доороос 19 тарагж байгаа QP нэг дунжаар 37 тэрбумын үнэлгээтэй байна. За график адлаа дэлгэрүүлээд үз. За нөгөө нэг 12.3 их 80 буюу 2025 оны 5 сарын нийт зах зээлийн үнэлгээг хамгийн том тойрог бөөрийнхи график дотор оруулсан байгаа. За энэ дотроо юу бүрдүүлээд байна. За яг нийт арилжаалагч байгаа хэд вэ гэдгийг хэлээ задлаад хараад үзье. За 12.3 их 80 том тойрог гарлаа. Үүн дотроо хэлээ. Сая ярьсан 80% нь нөгөө
хаан тэргүүтэй топ 20-ийн 9.8 их найд маань бүрдүүлж байгаа нь дараагийн хөхөнгийн граф дээрээс харагдаж байна. За гэтэл зах зээлийн үнэлгээ топ 20 нь өөрөө 9.8 их найтай. Гэтэл топ 20 чинь өөрөө одоо хаан багтай ч юм уу, апугийн ч юм уу нийт хувьцааны шишг нь бирж дээр тэр чигтээ бүртгэлтэй бирж дээр олон нийтээр хоёр дахьтаар арилжаалгаж байгаа гэсэн зүйл бол огтоосоо биш байгаа. Банкуд жишээлбэл дунджаар нэг өөрийнхөө нийт хувьцааны 5-аас 10%-ийг л олон нийт гаргасан байгаа. За ингээд хараад үзсэн нөгөө топ 20 компани чинь яг бирж дээр арилжаалгдаг хувьцааны тоо шиг буюу бүртгэлтэй олон нийт байгаа хувийг ингээд хараад үзвэл ердөө 1.3 их найд нь л байгаа. Та бодоод үзээрэй. Нийт market cap маань өөрөө 12 их найдтай. Гэтэл 20 компани өөрөө 9.8-ыг бүрдүүлждэг. 80-90% нь авчдаг. За энэ 20 дотроо дөнгөж 1.3 их найд нь буюу 10% ч хүрэхгүй дүүн олон нийтээр та бид нар дээр бирж дээр арилжаалгаддаг гэж болно. Тэгэхээр энэ дүн бол маш бага байгаа. Тойрог дээрээс маш ойлгомжтой харагдчихна. За үргэлжлүүлээд яг хувьцаанд арилжаанд оролцогчдын тоо, хөрөнгө оруулагчдын тоог сүүлийн 2 жилээр нь харуулсан байгаа тань. За яг 2024 онд өмнөх жилээс нэг 20 мянган орчмоор нэмэгдээд нийт нэг 130 мянган субъектууд арилжаанд бол хувьцааны өргөмжийн зах зээл ордог бол байх нэ. За доор нь задраа харагдаж байна. Дотоодын аж ахуйн нэгжлэл 2300 орчим. За хамгийн их буюу ритейл хөрөнгө оруулагчид дотоодын иргэд маань нэг 127 мянган хүн хувьцааны арилжаанд бол ордог байх нэ. За харамсалтай нь гадаадын аж ахуйн нэгж бол 23 оноос 80 шишгээр буураад ердөө өнгөрсөн жилийн байдлаар 146 шиг гадны аж ахуйн нэгж хөрөнгөний бирж арилжаанд бол ордог. Жог харамсалтай төр зүрх бол энэ дээрээс харагдаж байна. За иргэдийн тоо бол ээж баг багаар бол нэмэгдэж байгаа. За яг улсаар нь хараад үзвэл Япон, Солонгос, Хятад улсын иргэд маань бүхүү бүрдүүлдэг харагдж байлаа. За дараагийн сайт руу хэдлээ ороод үзье. Зах зээлийн үнэлгээ та гайхчихж магадгүй. 3 их найд байсан зүйл чинь 5 жилийн дотор 12 болчихлоо шүү дээ. Нийт market cap чинь амар их томорж байна. Ингээл жилийн өсөлтийг хараад үзвэл 21 онд 97 өсчихсэн, 23 онд өмнөх жилд харьцуулахад 69 өсчихсэн. Ийм өндөрсөлтүүд яваад хад миний нөгөө хувьцаанууд яагаад өсөхгүй байгаа юм бэ? Түрүү хэлсэн байсан. Хувьцааны тоогоо ханштай үржүүлчихэд зах зээлийн үнэлгээ чинь гардыг бол зах зээлийн үнэлгээ нь өөрөө томроод байна гэдэг маань өөрөө миний хувьцааны ханш өсчих ёстой юм шүү гэдэг логик гарч ирэх гээд байна. За энийг эдлийн эргэлзээг тайлцгаая. За 3 дахь слайдаар харагч чинь зах зээлийн үнэлгээ ба IPO гэж байна. Тэгэхээр та бүхэн харж байгаа л сүүлийн 4 жилээр нь за 2025 оны 5 сараа тавьсан нийт 5 жилийн интервал хугацаа бол харагч байна. Дээр нь зах зээлийн үнэлгээг нь тавьсан байгаа тань. За эдгээр 2021 онд хараад үз. 6 их найтай харагч. За ингээд хараад үзвэл зах зээлийн үнэлгээ маань ерөөсөө 2020 онтой харьцуулахад 97% буюу нодлон 3 байсан бол энэ жил 6 болчихсон буюу үндсэндээ 2 дэх өнсөд 100% өсчихсэн байгаа харагч байна. За үүний өсөлт юу байсан бэ гэвэл тухайн жилд одоо болсон IPO-г нь хасаад шинэ бүтээгдэхүүнийг хасаад яг existence буюу тухайн бирж дээрээс хувьцаануудын өсөлт нь хэр байсан бэ гэхээр 73% багт. За 2021 он бол өөрөө IPO-наас хамааралгүйгээр өөрөө дангаараа өсчихсэн гэж бол хэлж болно. За энэний өсөлт юутэй хамааралтай байсан бэ гэхээр 73% гэдэг бол өндөр маш өндөр өсөлт. За энэ бол ковидын нөө мөнгөний нийлэлтэй холбоотой, хүү буусантай холбоотой. 2021 онд ковидын ямарлыг бид нар давж гарахын тулд засгийн газраас эрүүл мэндийн дэмжигээд 10 их найдыг зах зээлд нийлүүлсэн, мөнгөний нийлэлтийг маш их хэмжээгээр нийлүүлсэн. За нөгөө тал Төв банк талаас эдийн засгийн дэмжих хүрээнд бодлогын үг 6 дараа байцсан баг. Түүхэн багт чинь. Тэгмээс хүү буурлаа. Мөнгөний нийлэлт нэмэгдлээ. Энэ тохиолдолд яг хөөр хувьцаанд хамгийн эерэг нөлөөлөл олж ирж байна. Тэгэхээр энэ их мөнгөний нийлүүлэлт нөгөө хүү буусан бондоос хадгаламжаас гадагшсан мөнгө чинь өөрөө үйл хөдлөх тансаг хэрэглэл хувьцаа руу усаад очсон. За тэрний үр дүнд бол MC топ 2 чинь би андуураг бол 130 өсчихсэн санаж байна. За ингээд хараад үзмээ зах зээлийн үнэлгээнд дээр харж байна. IPO-г нь хасаж тооцоход 73 өсчихсэн байдалтай харагч. За тухайн онд бол яг 3 компани бол IPO CEO Эрдэнэ Богд банк хийсэн байгаа. За энэ бол өөрөө органикаараа зах зээлийн орчин эдийн засгийн орчноосоо дагаад өссөн байна. IPO-с хамааралгүй. За гэтэл дараагийн жилүүд бол үндсэндээ бүх жилүүд маань дандаа IPO-гс хамаарч өссөн гэж бол хэлж болно. За 22 он дээр та бүхэн хараад үзье. 6.9 их найтай. Зах зээлийн үнэлгээ 15 өссөн байна. Гэтэл хуучин байсан компаниуд нь өөрөө 13% зах зээлийн үнэлгээг нь алчихсан бол хувьцааны ханш нь унчихсан байгаа. За үүнийг юу нөхөж 15% өсөлтийг бий болгосон бэ гэвэл 6 компани IPO хийсэн байгаа. За банкны тухай хуулийн одоо хэрэгжил хийсэн голомт банк, төрийн банк IPO хийсэн, Invescore, за Monbif, Sendly гэл. За эдгээр 6 компани зах зээлийн үнэлгээ чинь өөрөө нийт дээрээ нэмээд ороод ирэнгүүт өсөлт нь бол бий болж байгаа. За 2023 мөн адил 70% өссөн. Нөгөө 6 их найдын зах зээлийн үнэлгээ маань 23 онд 11, за үндсэндээ 12 л үржчихсэн. 70 өсчихсэн. А гэтэл нөгөө байсан хуучин хэд байна. За одоо өмнөх жилийн голомт төрийн банкыг нэмэгдүүлсэнгүүт 1.7%-аар буусан байтал зах зээлийн үнэлгээ 70%. Энэ шалтгаан юу вэ гэвэл
Хаан банк IPO-с, Хас банк IPO-с, TDB, за Mon Logistics, QPay гээд нийт 7 компани бирж дээр бүртгэлтэй болсон. Шинээр зах зээлийн үнэлгээ нэмэгдсэн гэсэн үг. Нөө нийт хөл дүн дээр маань шинэ маркет кап ороод ирж байгаа гэсэн үг. Тэр 70 бол өсөх нь ойлгомжтой. За 2024 бол мөн л адил. 11 өссөн. За IPO-г хаш тохируулбал 10% арцсангүй органик өссөн гэж байна. За яг өнөөдрийн байдлаар хадгалбал 2025 онд бол одоогийн байдлаар бол IPO бол бүртгэгдээгүй шинэ хувьцаат компани бирж дээр орж ийг байгаа даа. За энэ хүрээнд бол мэдээж зах зээлийн үнэлгээ IPO-г хас тоосон ижил хэсэлтэй буюу 5.6% бууралтай харьцангуй нийт хувьцааны үн бол буурсан байдал бол харагдаж байна. За тэгэхээр нэг эцсийн дүнэлтийг нь бол хилээд үзэхэд Монголын хувьцаанууд зах зээлийн үнэлгээнд бол нэмэгддгээ маш сайн нэмэгдэг. Гэтэл энэ өсөлт бол хуучин бүртгэлтэй хувьцаат компани хувьцааны ашиг өсөлтөөсөө илүү шинэ IPO, шинэ бүтээгдэхүүний нэмэгдэлтэй холбоотой өсөлт гэж болох нэ. За энэ бол мэдээж харамсалтай бол дүр зураг. За яг хуу үүгээрээ бол дамжуулаад одоо зохицуулагч байгууллага одыг бол шүүмжлэлтэй анж байгаа юм бол ерөөсөө биш ээ. Бидний дээр мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, за нөгөө талд хороо бирж зохицуулж байгаа бүх талуудаас хамтын ажиллагаатай бид нар өөрөө дотоодын зах зээлийг хөгжүүлэхэд бол талуудын бүх хүчин чармаалтуудаар мэдээж бол шаардлагатай байгаа. За мандал санхүүгийн нийтлийн хувьд бол мэдээж тухайн одоо чухал анализ гэдэг контентоо дамжуулаад мандал санхүүгийн нийтлийн үндсэн философи болох иргэдийн санхүүгийн боловсролыг дээгшүүлэх. За нийт энгийн ард иргэдэд хөрөнгө оруулалтын тэгшварлалт буюу хөрөнгөний зах зээлийн хүртээмжлэлийн байдлыг нэмэгдүүлэх хүрээнд бол эдгээр контентууд байна. Үн төлбөрөөр хүрээд явдаг гэдгийг та бүхэн ойлгож байгаа хаа. За ДНБ-ийн нийтлээ харьцуулаад үзье. Тухайн улсын эдийн засгийн одоо бодит үйлдвэрлэлийн нийт гарцсан гэсэн үг. Тэгэхээр энийг зах зээлийн үлгээтэй харьцуулж олон улсууд бол индикаторууд бол явдаг байгаа. За Америкийн хувьд бол энэ маань өмнөх лайв дээр жисэн Buffett индикатор буюу Америкийн ДНБ нь одоогор 30 орчим их 80 доллартай байгаа. Гэтэл Америкийн хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ нь өөрөө 60 их 80 долларт. За ratio хуваар илэрхийлээд үзвэл 200% гэж хэлж болно. Нийт эдийн засгийн багтаамжаас үндсэндээ 2 дахин их зах зээлийн үнэлгээтэй гэж хэлж байна. За Монголын хувьд ингээд хараад үзэнгүүт хамгийн сүүлийн байдлаар ердөө 2024 онд харахад ердөө 16.3%-ийг л нийт ДНБ-гийнхаа 16%-ийг л нийцэлж гин гэж харж байна. Өмнөх жилд мөн дунджаар нэг 14%-тай л маш бага хувьтай байгаа. За энэ маань өөрөө нөгөө талдаа ирээдүйн хугацаанд ДНБ дижлэхөө өсөх потенциалтай боломжтой гэдгийг бол нэг талаараа илэрхийлнэ. За бусад улсууд хэрвээ юм бэ? За Америк, Канада бол ойлгомжтой, Япон, Герман бол өндөр өсөлт болсон. Угаасаа 200 300 жилийн капитализмын түүхтэй болсон. Монголоос л өөр. За Монголтой төсөөтэй эдлээ Төв Азийн Станы улсуудаа хараад үзвэл Узбекистан, Киргизстан, Монголтой мөн л адил нөгөө 16%, 10% гэдэг хувь нь бол ижил харагдаж байна. За Монголоос арай дээр за Америк шиг биш ч гэсэн хөгжингүй emerging market улсын Индонез, Казахстаныг эдлээ хараад үзвэл Индонез гэхэд маш өндөр өгч байгаа. G25-д орчиж байгаа. 46%-тай байж. За Казахстан Төв Азиунда өсөлтөөр бол давмгаалж байгаас 20%-тай, Монголоос арай илүү хувьтай онол дээрээс бол харагдаж байна. За тэгэхээр нэг ДНБ-тэй харьцуулахад бол нэг ийм байдаг бол байх нэ. За хамгийн сүүлийн слайд руу нэлээ ороод үзвэл Монголын үнгийн бирж дээр за арилжааны идэвхийг нь харуулж. За зүүн талын хүснэгтийг та бүхэн хараад үзвэл сүүлийн 3 жилийн хугацаанд харагдаж байна. 25 оны 1-р улирлаар нь авсан байгаа тань. За ямар учиртай тикрүүд 10 компани зоогдсон байна вэ гэхээр арилжааны идэвх нь өндөртэй. Одоо нөгөө 160 компани дундаа өдөрт хамгийн их арилжаалагддаг 10 компаниг дээрээс нь доош чагсаасан байгаа тань. За нэг харамсалтай дүр зураг нь эдгээр 10 компани нийт арилжааны нийлбэрч нь өөрөө нөгөө 170 компани нийт арилжааныхаа үндсэндээ 50% нь бүрдүүлдэг гэж бол энэ дээрээс харагдаж байна. За 2025 оны 1-р улирлын байдлаар бүр 76%, 4/3-ыг нь бүрдүүлчихсэн. Гэтэл чинь 170 компани ердөө 10 компани. Тэгэхээр Монголын дотоодын зах зээл дээр хувьцаат компаниудын нийт бүхэлдээ одоо зах зээлийн үнэлгээний өсөлт, ханшийн өсөлт, за мөн хөрөгч одоо арилжааны идэвх нь хэр зэрэг бага бэ гэдэг нь энэ график дээрээс шууд харагдаж байна. 10 компани 75% бүрдүүлж байгаа. За баруун талын график дээр харж үзвэл 2024 оны нийт жилийн хугацаанд хийгдсэн арилжааны дүнг нь нөө топ 20 дээр чагсаасаа харагдаж байна. За хаан баг дээрээсээ 133 сая доошоо цувал Монголын өргөний бирж голомт баг 28 сая гэж харагдаж байна. За хамгийн доор топ 20 дундаа QPay 6.3-тай арилжааны идэвхээр зэргүүлэх топ биш. Өдөрт 6.3 сая явдаг. За тэгэхээр нөө үлдсэн 140 компани бол энэс бага байгаа юм. Тэгэхээр өдөрт 5 сая арилжаа гэдэг бол үнэхээр хөрш чадвар бол муутай байгаа гэж хэлнэ. Нэг топ 20-ын дунджийг гараад үзэхээр 15-аас 16 саятай гардаг юм байна 2024 оныг. Тэгэхээр манай шинжилгээний материалуудын үүнийг харьцуулаад хаан банкыг их 6-7-тай гэж үзвэл топ 20-тай харьцуулахад харьцангуй хөрш чадвар муутай гэж дүгнээд явж байгаа. За тэгэхээр ямар компаниудын хувьцаа арилжааны идэвх өндөртэй байна вэ гэд бодоод шинжилгээ хийгээд хараад үзэнгүүт нийтлэг 3 одоо индикаторыг багтаасан үзүүлэлттэй хувьцаанууд харагдаж байна. За нэгдүгээрт бол яаж ногоолчийн үзүүлэлт өндөртэй хувьцаанууд та бүхэн харж байгаа бол
Олонт банк, Апу, 5-7 MSC хаан гэдэг нөгөө дивиденд дийл өндөртэй хувьцаанууд харагч байна. За нөгөө талд бол мэдээж хувьцаа учраас хувьцааны бодит үнэлгээ нь зах зээл дээр харьцангуй хямд үнэлэгдсэн үнэлгээ хямд хувьцаанууд мэдээж итгэх нь бол өндөр байна. Яг л үнэлгээ хямд хувьцааг хүмүүс бол авчих. За мэдээж нөгөө талдаа өдөр тутмын арилж байгаа хөрөх чадвар өндөртэй учраас нийт одоо жилийн дундаж арилжийн дүн бол өндөр юм. Тэгэхээр нэг эдгээр 3 үзүүлэлтийг багтаасан хувьцаанууд маань арилжийн итгэхээр тэргүүлдэг байх нь. Тэгэхээр унцаас гарагч за АЕР хөрөнгө оруулалтын холбоотой компани та бүхэн харж байгаад эдгээр нэг 3 үзүүлэлтүүдийг хангаад ажиллавал та бүхний хувьцааны ханш маань одоо эргэлт нь волюм нь бол нэмэгдээд явах боломжтой гэж энэ дээрээс бол харж болох боломжтой байгаа даа. За яг өмнөх лайв дээр ярьсан дотоодын хувьцаан дээр бол яг үндэ яг үнэлгээ бол тэгтлийн өндөр биш л бол төдийлөн бол нөлөөлдөг. Ягаад гэвэл уулаасаа л үрэж бус зах зээлийн үнэлгээ нь маш одоо юу гэдэг тэгш бус байдаг. Архан компани нийт арилжааныхаа 60% бүрдүүлж гэх мэт иймэрхүү хүчин зүйлүүд байгаа. За энэ бүхний шалтгаан, суур үжиг шалтгаан юу юм бэ гэд дүгнээд үзвэл маш олон шалтгаан байгаа. За зэрэг миний хувьд онцлог 3 одоо хамгийн том 3 үндсэн шалтгааныг хэлэхэд Монголын зах зээлийн үнэлгээ нэмэгддэгч яагаад ингэ хувьцааны ханш өсдөггүй юм бэ? Яагаад юм волюм багтай байд юм бэ гэвэл нэгдүгürt эдийн засгийн орчин өөрөө маш тогтворгүй. Зах зээлийн эдийн засгийн орчин маш тогтворгүй буюу 3 хүчин зүйл байгаа. Нэгт инфляцийн түвшин Монголд маш их савлдаг. Байнгын 2 оронтой тоотой байдаг. За ковидын үед бүр боддоор 20% үрж ирсэн. За нодлон нэг 7-8% төрж одоо эргэл өсөөд 11%, 10% ирж гисэн. Инфляц нь өөрөө үнийн өсөлт нь маш их савлж идэг. Үнийн өсөлт бол маш ойлгомжтой шүү дээ. Иргэдийн хөрөнгийн орлогын бодит худалдан авах чадрыг нь алдагдуулж идэг. За нөгөө талд бол валютын ашигч. За манай төгрөгийн хаш маань сүүлийн 25 жилд дунджаад жил болгон 7% унжидэг. За зарим жилд бол 20% огцом алцэг жилүүч гэсэн байгаа. Тэгэхээр ханшин тогтворгүй, инфляци тогтворгүй. За нөгөө талдаа бодлогын хүү буюу суур хүүгээр дагах зах зээлийн хүмүүний орчин өөрөө тогтворгүй жидэг. Ковидын үед 6 орчилсан. Түүхэн баг. За өнөөдөр бол огцом 12-т өрчихсөн. Дундчтай харьцангуй өндөр байгаа. Тэр хүү, инфляц, ханш 3 эдгээр 3 маань өөрөө савлаадахаар тодорхой бус байдлыг бий болгож идэг. Хөрөнгө оруулагч нар дунд урт хугацаантай 3-аас 5 жилийн хугацаанд хувьцааны хоригдол үүсгээд явъя гэчихэл инфляц нь 20% өрчдөг. Бодлого гинт 6-аас 12 болчихдог. Гэх мэт ийм зах зээл эдийн засгийн өөрөө тогтворгүй учраас үүдээд хөрөнгө оруулалтын бол харьцангуй хувьцааны цад хэцүү байдаг бол байх нэ. За хоёрдугаарт гэвэл Монголын одоо хөрөнгийн бирж дээр байгаа бүртгэлтэй компаниудын одоо яг эдийн засгийн өсөлтөд оруулах, эдийн засгийн өсөлтийг бүрдүүлж байгаа компаниудын хүртээмж нь бага. Монголын эдийн засгийн маш ингэж өмнөх лайв дээр зөндөл ярьж ирсэн. Монгол бол гадаад үнийг хүлээж авдаг болсон. Үйлдвэрлэгч биш, түүхий эдэн нүүрсээ, түүхий эдэн алдсээ, түүхий жигтэн экспорт хийдэг буюу гадны түүхий эдийн ханш эрэлтээс хамаарч манай төсвийн орлого, экспортын орлого бүрдэж идэг. За энэ өрөөс хамаарат иргэдийн бөөний бодлоо үйлчлэгийн салбарын орлого нь бүрж идэг. Тэр яг уу гэхээр Монголд нүүрсэн зарагдахаа бачвал бүх орлого татардаг. За эдгээр одоо түүхий эдийн өсөлттэйгээ бодоод үзэхээр энэ өсөлтүүдэд дагаад хамгийн түрүүнд за уулуурхайн компаниуд идэвхждэг, за үүнийг хангадаг, тээвэр агуулгын үйлчлэгээ идэвхждэг. За энэ өрөөс дагаад нөгөө хоёр сектор нь орлоготой болсон учраас нийт үйлчлэгээ, худлаа үйлчлэгээний салбар нь идэвхждэг. Тэгэхээр нэг эдгээр 3 салбар нь өөрөө л нийт эдийн засгаа авч явж идэг. Гэтэл та бүхэн бирж дээр 170 компани дундаа харахад үзвэл энэ 3 компаниас багтах эдгээр 3 секторын хувьцаа байна гэвэл маш бага. За баг уулуурхай дээр Эрдэнэ ресурс тэргүүдийг хувьцаат компаниуд бол цөөн хэдэн компани л. За тээвэр агуулгах дээр харуул Мон логистикийн компани очдог. Маш сайн компани, суур үзүүлэлтэнд бүгд сайн. Гэтэл ингээ хямдхан маш бага арилжааны шигтэй арилжаалагтаа л байж байгаа харамсалтай. Гэх мэтчлэн нийт эдийн засгийн хүртээмж нь өөрөө одоо хувьцаат компаниудын эдийн засгт оруулах нөлөөлөл нь бол бага байгаа. Буюу нөгөө талаараа эдийн засгийн өсөлтөөс орж ирэх тэр их бенефит одоо мөнгөн урсгал орлогууд маань өөрөө хөрөнгөний зах зээл дээр хүртээмж болж одоо шилжих нь бол шилжих механизм баг гэж болно. За 3 дахь гэвэл хөрөнгө оруулагчийн талаас нь харуул институционал хөрөнгө оруулагч баг. За Америк дээр Apple, Nvidia, Япон, Toyota хин эзэмшдэг юм бэ гэвэл Гамбат гэсэн хувин бол хизээч байдаггүй. Тэрийг asset management буюу мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежментийн компани томоохон фандууд нь тэтгэврийн сан, хөрөнгөлийн сан бүрдүүлждэг. А фандаар дамжаад нийт ард иргэдний эзэмшдэг. Их сургуулийн фанд хүртэлдэг. А гэтэл Монголын хувьд бол дийлэнх хөрөнгө оруулагч дандаа жижиглэнгийн хөрөнгө оруулагч төвлөрөл маш өндөртэй. Тэгээ яадаг вэ гэхээр нөгөө Ногл шиг сезон ирлээ хаан одоо Апу 5-7 Ногл шиг дивиденд дийлдэг өндөртэй хувьцаанууд нэг жишээл хөрөнгө оруулагч жижиглийн хөрөнгө оруулагчийн гар дамжаад шидэгдээ явааддаг. Буюу жижиглийн хөрөнгө оруулагч нэг талаа маш бага дүнгээр орно, өөрөө хүний тоонч гэсэн баг. А нөгөө талаа институционал буюу
одоо манай хуулийн нэршлэр хөрөнгө оруулалтын менежментийн компани гэж байна. Asset management-ийн компани бага байна. Даатгалын сангийн мөнгө орж ирэх харьцангуй бага байгаа. За тэтгэврийн хуримтлалын сан бол бүр хуулийн хэрэгцээ орчин бүрдээч байх. Тэгэхээр нэг ийм том их хэмжээний мөнгө эргэлдүүлдэг фандын хөрөнгө удирдлагын компаниудын актив өөрөө зах зээл дээр орж ирэхгүй байгаа учраас зах зээл маань өөрөө маш сайн үнэр компаниудын хувьцаа үнэлгээ хямд хэвээр арилжаалагтаал байгаа. Тэгэхээр ингээд лайв дээр байн гардаг өөрөө шигт бус зах зээл гэж яриа л байдаг. Тэр бол ууг нь маш энгийн логик. Бид нар ингээд 170 компаниг жагсааж байгаа шинжилгээ хийлээ. За 2 3 компаниг сортлаад үнэхэрийн үнэлгээний хямд час хийсэн компани гаргаж ирлээ. За тэгээд түүнд ингээд хөрөнгө оруулагчдаг гэтэл өөрөө нийт хөрөнгө оруулагчдын энэ зах зээл дээр ирж байгаа мөнгө нь бага учраас өсч өгдөггүй. Тэгэхээр чин бид нар ингээд 1000 шинжилгээ хийгээд зах зээлийн нийт бенчмаркад авсан бодисэлтийг ерөөсөө үзүүлж чадахгүй байна. Тэрийг л ерөөсөө өөрөө шигт бас зах зээл гэдэг. Тийм учраас би үнэлгээ нэг бүр нэг өндөр бүр нэг хямд бишвал тодорхой хэмжээний PB 1.1 байна уу 1.5 байна уу нэг ачаал болов уу гэж хэлээд байгаа. Монголын хувьсаа юу хэлж байгаа гэвэл зах зээлийн эдийн засгийн орчин нөлөөлж байгаа. Өмнөх лайв дээр ярьжсэн мөнгөний нийлэлт бол хамгийн том нөлөө үзүүлж байгаа. Бодлогын хүү хамгийн том нөлөө үзүүлж байгаа. Энэ хоёр фактор л өөрөө гол нөлөө үзүүлээд хашиг өсгөөд явж байгаа. 2021 он та бүхэн харалт. IPO стоцоод өөрөө топ 20 нөгөө 130 өсчихсэн зах зээлийн үнэлгээ нь 80 өсчихсэн гэдэг чинь үгүй нэг жилийн дотор нийт хувьцаа нугарч байгаа гэсэн үг шүү дээ. За үүнийг юу хэлсэн гэвэл M2 мөний нийлэлт бодлогын хүүний бууралт хоёр л нөлөөлсөн байгаа. Маркет одоо эдийн засгийн environment-д хангасан гэж хэлж байна. А гэтэл суурь компаниудын одоо суурь үзүүлэлт нь борлуулалт нь ашиг нь зах зээл нь томроодог гэтэл хувьцааны ашиг нь төдийлөн бол нөлөөлдөг бол дүр зурагтай байгаад байна. За тэгэхээр нэг иймэрхүү зах зээлтэй үед бол яах юм бэ гэхээр би мэдээж хувьцааны зах зээлийг бойл гэж байгаа бол биш. Тэр бид нар байнгын зөвлөдөг. Таны портфолио бол 100%-аас хамгийн пассив хөрөнгө оруулалтыг бол зөвлөж байна. Хувьцааны хөрөнгө оруулалт үнэхээр урт хугацаа шаарддаг учраас би танд 70-аас 80% нь төгрөг долларын бонд дээр байлгахыг зөвлөдөг. За нэг ялангуяа яг одоогийн эдийн засгийн нөхцөл байдал гэвэл оны эхнээс эдийн засгийн өрсөлдөөдөө саармөгж, нүүрснүүд маш ихээр унжлаа, экспортын орлого алдагдсан, үүнтэй холбоотойгоор орлого саармөгж. Тэгэхээр яах вэ гэхээр зээл ололт хумигж, мөний нийлэлт хумигж. Эдгээр маань өөрөө хувьцааны өсөлтийг одоо хувьцаа өсгөх нөхцлүүдийг бол бүрдүүлж чадахгүй байгаа даа. А нөгөө талд бол хүү харьцангуй 12 дээр өндөр түвшинд хадгалж байна. Тэгэхээр хүүг дагаад бондын хүү 19-тэй байгаа даа, 20%-тэй байгаа даа. Яг ийм зах зээлийн орчинд бол та 80% нь бондын багц бүрдүүлээд тэдгээрээс орж ирэх хүүний орлогоороо ногд ашигын ч юм уу 3-аас 4 сайн компани хувьцаан дээр тогтмол хүүний орлогоороо хуримтлалыг аваад баг-багаар аваад 3-аас 5 жилийн хугацаанд урт хугацаанд аваад эзэмшиг бол танд хамгийн ихээр зөвлөж байгаа. За мэдээж ханшийн хөдөлгөөнтэй холбоотойгоор долларын багц дээр одоо бондын багц дээр бол нэг тал ба түүнээс доош хувийг нь долларын евро доллар бондуудыг бүрдүүлэхийг бол лайв болоноор зөвлөдөг байгаа. За ингээд өнөөдрийн лайвууд бол нэг иймэрхүү. За ингээд өнөөдрийн лайв өндөрлөө.